Болж байна. Миний бахархал бол миний хүмүүжил болон хандлага юм болов? Миний бахархал миний гэр бүл. Өөрийнхөө хамгийн сайртай ааваараа бахархдаг. Миний бахархал болохоор миний хийж бүтээсэн зүйл миний амжилт гэж үзэж байна. Бахархал бол миний мэдлэг боловсрол юм да. Миний бахархал бол миний ажил, мэрэгжил. Түүх соёлоор бахархдаг. Би олон найзтай би найзуудаараа бахархдаг. Ягаад гэвэл бага хас эхлээд аав ээж маань хүмүүжлтэй юмд зүгээр хандахыг зааж сургасан. Энэ нэргээд намайг оюутан болсны дараа багш өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх, мөн ахмад таснаа хүндэтгэх зэргээр надад маш их нөлөөлсөн. Миний хүүхдүүд бол миний үргэлжлэл бас улс орны ирээдүй. Ягаад гэвэл мэдээж Чингис хаанаараа бахархдаг. Ямар их хөлс хүч, ямар их үнцнэр өнөөгийн Монгол улсыг байгуулснаар нь мэдээж бахархдаг. Өөрийнхөө хийсэн зүйлийнхаа үр дүнг хараад тэр нь манай байгууллагт болоод нийгэмд багч гэсэн өөрчлөлтийг тодорхой үр дүн авчирч ийн гэдэг нь өөрөө миний хувьд бол маш бахархмаар үн цэнтэй зүйл юм аа. Залуучуудыг дэмждэг, тэдэнд боломж ас олгодог байгууллагууд бол маш цөөхөн. Манай байгууллагыг болохоор шин санаа санаачлагыг байнга дэмждэг, үргэлж бүтээл сэтгэлгээтэй залуустай хамтдаа мөн түүнийг ингээд байнга урамшуулдаг, удирдлагатай байна гэдэг юм болохоор өөрөө миний бас маш бахархдаг зүйлүүд энийг юм аа. Өөрийн бахархлаа бүтээх хүсэлтэй залуусыг урьж байна. Young Fellows Program powered by Голомт банк.